Ардапара хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ардапро нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ.
Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Ард апаараа хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ард ап руу нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Ард апаараа хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ард ап руу нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Ард апаараа хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ард ап руу нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Ард апаараа хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ард ап руу нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Ард апаараа хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ард ап руу нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Ард апаараа хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ард ап руу нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж
За ард санхүүгийн нэгдлийн бас хамгийн томоохон компаниудын нэг байгаа. Өнөөдөр 15 мянган хувьцаа эзэмшигчтэй болсон байгаа. За энэ жил бол та бүхэн мэдж байгаа бид нар FPO буюу одоо нэмэлт хувьцааг хөрөнгийн биржээр амжилтаа гаргаж 8 тэрбум төгрөгийг бол босгож чадсан байгаа мó. Хувьцаа эзэмшигчдийнхаа тоог бол өсгсөн байгаа. За бид нар энэ 7 хоногийг бол ард санхүүгийн нэгдэл маань бол одоо крипто 7 хоног нэртэйгээр криптогийн одоо өвөл дуусаад крипто валютын одоо нэг 100 ирнэ гэж ярьдаг тий. 100 ирж байгаа учраас энэ одоо ийм нэртэйгээр бол энэ 7 хоног бид нэр хувьцаа эзэмшигчдийн хурлуудаа бол зохион байгуулж байгаа. За та бүхэн хурлаа тараад бас манай энэ зүүн жигүүрийн офисуудаар яваад компаниудаа танилцаад асуултанд хариулаад ард апп дээр ардын эрхээ цуглуулаад арткоин одоо олох юм боломжийг бол бас нээж өгсөн байгаа. Тэгэхээр ардынхаа одоо энэ хийж байгаа үйл ажиллагааг дэмжиж идэвхтэй оролцоорой гэж бас хэлмээр байна. За өнөөдөр бид нар бол хувьцаа эзэмшигчдийн хурлаараа бол дэгийн дагуу компани үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа бол танилцуулна. Дэгээ гаргачих уу те. Хурлын дэгээ. За гүйцэтгэх захирал Сүхбаатар компани үйл ажиллагааны тайланг бол танилцуулна. За компани санхүү эрхэлсэн захирал Лавг Очир компани санхүүгийн тайланг бол танилцуулна. За дараа нь Грант Торнтон аудитор Уянга компани 2023 оны санхүүгийн тайланд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлтийг бол танилцуулах байгаа. За төлөөлөл удирдах зөвлөлийн хараат бус гишүүн Солонгоо 23 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөл удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг бол танилцуулж хэлэлцүүлэх байгаа. За дараагийн асуудал нь 2023 оны санхүүгийн үр дүнгээс ноогдол ашиг хуваарлах тухай төлөөлөл удирдах зөвлөлийн шийдвэрийг бол танилцуулна. Та бүхэн мэдж байгаа бид нар бол ноогдол ашигаа хуваарлаад 4 сарын 22-нд бол та бүхний ард апп дээрх хувьцааны дансанд бол ноогдол ашигч орцсон байгаа. За дараагийн асуудал нь бол компани дүрмд бол нэмэлт өөрчлөлт оруулах санал танилцуулах хэрэгтэй байгаа. За дараагийн асуудал нь хилцэх асуудалтай холбоотой одоо чөлөөтэй асуулт хариулт явнаа. Тэгэхээр та бүхэн танилцуулгуудаа сонсчоод компани одоо манай гол удирдлагын баг төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүд маань бол энд байгаа. Тийм учраас маш чөлөөтэй асуултаа асуугаад саналаа хэлээд яваарай гэж бас хэлмээр байна. Тэгээд хамгийн сүүлд нь бол миний бие хурлаас гарсан шийдвэрээ танилцуулаад хурлаа хаах хэрэгтэй байгаа. За үндсэндээ бол өнөөдөр 2 асуудал дээр бол хувьцаа эзэмшигч санал өгөх хэрэгтэй. Эхнийх нь болохоор компани 2023 оны тайланд төлөөлөл удирдах зөвлөлөөс өгсөн дүгнэлтийг бол баталгаажуулах хэрэгтэй байгаа. За дараагийн асуудал нь компани дүрмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг мөн батлах хэрэгтэй байгаа. Ийм 2 асуудал дээр бол саналаа өгөх хэрэгтэй. За ард аппликейшн дээрээ ороод хувьцаа эзэмшигчд Crypto Week гэдэг доор нэг юм баннер байгаа. Хувьцаа эзэмшигчдийн хурал гэдэг. Тийшээ ороод эргэжлийн дугаараа хийхлээр хурлын материал болон одоо санал өгөх хуудас байгаа шүү. Тэгэхээр аппликейшн руугаа ороод саналаа өгчиж болно. За ингээд та бүхнийхээ өнөөдрийн хуралд нь амжилт хүсье. Тэгээд хилцэх асуудлынхаа дагуу Сүхбаатар захирлыг танилцуулга хийнэ үү гэж урьж байна. За сайн бацхан уу. Дахин өглөөний минь төргий. За миний бие Сүхбаатар. За Ард кредит банк санхүүгийн байгууллагын гүйцэтгэлийн ажиллагаа аваад сар гарan болж байна. Гэхдээ ард санхүүгийн нэгдэлтэд ороод 2017 оноос хойш одоо 7 дахь жилдээ ажиллаж байгаа. За ард кредиттэй бол 7 дахь жилдээ ажиллахдаа гүйцэтгэлийн орлогчоор өмнө ажиллаж байсан. За миний өмнө ажиллаж байсан гүйцэтгэл Тэлмэн захирал маань Монгол шуудан хувьцаат компани гүйцэтгэлээр томилогдоод ажиллаж байгаа. Бидний бас ард санхүүгийн нэгдлийн томоохон хөрөнгө оруулалт хийсэн компани байдаг, та бүхэн бас мэдж байгаа. За ийм байна. Тэгээ та бүхэнд үйл ажиллагааныхаа тайлбарыг танилцуулаад авъя.
За энд хувьцаа эзэмшигч болохоор ирсэн. За өмнө нь одоо 2019 оноос хойш хувьцаа эзэмшигчээр ажиллаж байгаа хувьцаа эзэмшигч байгаа. Тэгэхээр түүхэн замлаас нэг товчхон мэдээлэл өгчээ. Бид нар Интер группээс 2013 онд ард санхүүгийн нэгдэл хөрөнгө оруулалт хийгээд ардад одоо ард кредит банк санхүүгийн байгууллага нэгдэж орж ирсэн. Түүнээс хойш бол 1.11 бас ингээд өнгөрөөцөн байна. За энэ хугацаанд бол одоо сая тав хүнд танилцуулга өгсөн тузын дарга ганц зөрөг захирал маань гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. За гүйцэтгэх захирлаар ажиллахдаа тухайн үеийн тууцтайгаа стратеги бол бид нар финтекээр суурилсан за нээлттэй компани засаглалттайгаар үйл ажиллагаагаа явуулна гэдэг стратегийг төлөвлөж байсан. Тэгээ үүний дагуу бол бид нар дэд бүтцэд үндсэн систем за нөгөө үйл ажиллагаа явуулахад чухал бодлого зохицуултыг байгууллагуудаас авах зөвшөөрлүүдээ аваад ингээд ирсэн. За мэдээж одоо та бүхний ашиглаж байгаа ардапыг бол 2018 онд одоо бий болгосон. Ганцхан насан турш хүмүүс одоо төлбөр тооцоо банкны үйлчилгээг авах биш. Нөгөө гэртээ байгаа хүүхдүүдэд бид нар бас яг энэ үйлчилгээг яаж хүргэх юм бэ гэдэг арт китсийг бас 21 онд бий болгосон байна. За тогтмол орлоготой иргэдэд ардапаар үйлчилгээ авдаг байсан бол нөгөө бизнесийн орлоготой иргэдэд бид нар бас яаж хүрэх юм бэ? За тэнд байгаа банкны их усрын өртгийг яаж бууруулах юм бэ гэдэг энэ санаачлагыг бас гаргаад Good платформ буюу нийлүүлэлтийн гинжин илгээний бизнесийг 2022 онд бас эхлүүлсэн байдаг. За мэдээж 2017 онд Худалдаа хөгжлийн банктай хамтраад анхудаа банк ус санхүүгийн байгууллагт co-branding карт буюу кредит картыг бид нар зах зээлд нэвтрүүлж ирсэн бол 2023 онд анхны бие даасан одоо Монгол банкнаас зөвшөөрлийг аваад кредит картын бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлээд ажиллаж байна. За түрүүн бас ганц зөрөг дарга хэлсэн бид нар 23 онд нэмэлт хувьцааныхын зөвшөөрлийг зохицуулагч байгууллагаас аваад энэ оны эхний улиралд 8.9 тэрбум төгрөгийг татан төлөвлөрүүлсэн байна. Товчхондоо түүхийг эргэн санахад юм байна. За 23 онд онцлог би нэг 6-7 ажлаа та бүхэн танилцуулъя. За 22 онд бид нар 7 тэрбум төгрөгийн хаалттай бондыг санхүүгийн зохицуулахаар арилжаа хэрэгжлэгчдийн холбооноос авсан. Энийг 23 оны эцэст бол бүрэн төлөө дууссан байж байгаа. За Монгол банкнаас бид нар 3 зөвшөөрөлтэй ажилладаг. Нэг нь цахим мөнгөний систем буюу төлбөр тооцооны хэрэгсэл. За нөгөөх нь болохоор кредит карт түрүү ярьсан. За нөгөөх сүүлийн авсан болохоор аутсорсингийн тусгай зөвшөөрөл гэж байгаа. Бид нар технологи болон дэд бүтцийн өрөөндөө хамтрагч байгууллагатайгаа тодорхой шалгуур өрөөнд зөвлөх үйлчилгээ үзүүлэхдээ заавал энэ зөвшөөрлийг авах гэдэг шалгуурыг бол хангаад энэ зөвшөөрлийг авсан байна. За кредит картаа нэвтрүүлсэн. Цаашдаа бид нар бас кредит биш дебет картаа нэвтрүүлэх гээд бас ажиллаж байгаа. Энэний дараа бас товчхон дурднаа. За дараагийн ажил нь бид нар хөрөнгө оруулагч үндэстэн зохицлоогч байгаа бол гадаадд байгаа монголчуудаа эргээд Монголд байгаа гадаад иргэдтэй яг ямар үйлчилгээг санал болгох юм бэ? Энэ дээр бид нар яаж ажиллах юм бэ гэдэг бодлого боловсруулж ажилласан. Түүнийхээ өрөөнд бол Солонгос болон Чех улсуудад манай ард санхүүгийн нэгдлийн багийнхан маань хөрөнгө оруулагчийн үндэстнийг зохицлох за санхүүгийн боловсролыг хүргэх зорилгоор бол очиж ажилласан байгаа. За ICT Expo гэж жил бүр зохион байгуулдаг цахим хөгжлийн яам болон технологийн одоо компаниудын хамтын бүтээл. За энд Монгол улсын финтек буюу цахим дижитал энэ 90 үе хаашаа явж байна? Хууль эрх зүйн зохицуулалт нь яаж нийцэж байна? Энэ дээр шинэ боломжууд юу байна вэ гэдэг жилдээ нэг удаа чуулдаг энэ том арга хэмжээ байгаа. Энд одоо ард санхүүгийн нэгдэл групп компаниараа бид нар оролцдог. За энд амжилттай оролцсон байна. За зохицуулах орноос түрүүн ярьсан нэмэлт зөвшөөрлөө авсан байдаг. За энэний давуу талыг би дараагийн слайд дээр нэлээд дэлгэрэнгүй ярья. За финтек одоо үйлчилгээ буюу нөгөө зээлийг захимаар олгодог үйлчилгээ бол нэлээд одоо банк санхүүгийн байгууллагуудын тренд үйлчилгээ болоод явж байгаа. Тэгээ энэ дээр зохицуулагч байгууллагаас 2023 оны 6 сард биднэрт бас зохицуултууд ирсэн. Тэр нь Төв банк, арилжааны банкудад өр урлагийн харьцаа 60-40 гэдэг ийм харьцаа тавьдаг байсан бол биднэрт 70-30 гэдэг харьцааг бол өгсөн. Тэгээд эргээд тэрийг нийцүүлэхэд бол бид нар
бас энэ хуучин явж исэн дүрмөө өөрчилсөн байдаг. Тэгээ энэ дээр бас нэлээд цаг за зардал мөнгө бас нэлээд орсон байдаг. За дөрөв миний дурдсан дээр бид нар нээлттэй компани болно гэд анх стратеги төлөвлөж исэн бол нээлттэй компани засаглалыг бид нар яаж авч явах вэ гэдэг кодексууд буюу зохицуулагч байгууллагын хяналт шалгалтын хүрээнд дээр бид нар яг ямар кодекс барьж явах вэ гэдэг бодлого байдаг. Энэ бодлогынхоо хүрээнд өнөөдөр хөрөнгөний бирж дээр байгаа нээлттэй хувьцаат компаниудын хүрээнд зохицуулагч байгууллагын шалгуураар засаглалын кодоос тэргүүлэгч топ 10 компани нэг болсон байж. Энэ топ 10 компани нэг болоход ганцхан жилийн хөдөлмөрийн үнэлгээ бол биш. Бидний бас нэлийн хол зорьсон ажлын үр дүнг бол зохицуулагч байгууллага буюу хөндлөнгийн байгууллага биднэрт өгсөн үнэлгээ гэж бол хардаг. Энэний цаана бас бидний нэлийн бас төлөвлөсөн ажлуудын үр дүн гарч ирсэн. За финтекээр явж байгаа үйлчилгээгээ бид нар цааш нь өргөжүүлэхийн тулд нийгэмдэр гадаа зах зээл дээр бол мэдээллийн аюулгүй байдал гэдэг юм бол маш их яригдж байгаа. Энэ ажлыг бид нар бас 2023 онд бол стандартыг нэвтрүүлээд хэрэгжүүлээд ажиллаж байгаа. За өнөөдөр бол жил болсон байна. Мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001 2013 гэдэг стандартыг нэвтрүүлсэн ажиллаж байна. За тэгээд энэ оны 1-р удиралт хийсэн компанийнхаа 30%-ийг иргэдэд нээлттэй зарласан. За энэ дээр бол 8.9 тэрбум төгрөгийг бол төвлөрүүлсэн байж байгаа. За үүний давуу талууд бол зөндөө байдаг. Бид нар зохистой харьцааныхаа шалгуур үзүүлэлтийг сайжруулж байгаа. За бусдаас зээлэх буюу банк санхүүгийн байгууллага өөр олон улсын төсөл хөтөлбөрүүдээс зээл авах боломжийг 36 тэрбум төгрөгөөр бас нэмэгдүүлсэн. Ийм том давуу талуудыг бол бид нар яг энэ ажлаар бол бий болгож чадсан байдаг. За 23 онд бид нар ерөнхийдөө тоон үгээр илэрхийлэх юм бол хувьцаа эзэмшигч маань 23 ондоо бол 13,700. За өнөөдөр 4 сарын байдлаар бол 14,860 хувьцаа эзэмшигчтэй болсон. За Монголын банк санхүүгийн байгууллагууд гэхээр нэг 570 орчим банк санхүүгийн байгууллага байдаг. Энэ дотроо бид нар хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй банк санхүүгийн байгууллага гэдгээрээ бахархаж явдаг. Тэгээ та нартаа бас баярлалаа гэдгээ бас илэрхийлье. За нийт харилцагчдын хувьд бол одоо сая гаруй харилцагч байдаг. Сая гаруй харилцагч буюу ард санхүүгийн нэгдэл групп компани өрөөнд бид нар энэ харилцагчдын бүртгэл, compliance, за төлбөр тооцоо энэ болгоныг аваад явдаг учраас одоо нөгөө засаглалын кодексээр бол энэ харилцагч нарын цаана бид нар бол бүтээгдэхүүн борлуулах бүрэн боломжоо нээгээд ажиллаж байгаа. Ийм том гүрийг бол ард кредит бол ардын одоо бусад компаниудынхаа өмнө хүлээж, үүргийг хүлээж бол явдаг юм аа. За нийтдээ биднэрт нэг 65 мянган зээлэгч байгаа. Бид нар зээлэгчдийн тоогоо бол мэдээж нэмнэ. Нэмэхэд бол одоо бидний түрүү хэлсэн нөгөө Монгол шуудын компаниараа бид нар салбарын одоо статусыг нь ашиглаад одоо хөдөө орон нутаг Хаашин Баян-Улгийн аймгийн нэг Суманд ихэд Монгол шуудын компани байгаа. Тэн дээр бол цахимаар үйлчлэгээ үзүүлэх гэрээг нь бол хийгээд ингээд явдаг. Тэгэхээр энэ тоогоо бол ирээдүйд бол харилцагчдын доороо бас ойртуулна гэсэн тийм зорилтыг бол тавиа явж байгаа. За 23 онд хөрөнгө маань 72 тэрбум төгрөг өссөн. За нийт санхүүжилт татсан санхүүжилтийн хэмжээ бол 42.1 тэрбум төгрөг. За эзэдийн өмч маань 20.9 байсан. 8.9 тэрбум төгрөгөөр бид нар нэмэлт хувьцааг гаргаад 29.8 тэрбум төгрөг болоод нэмэгдсэн байж байгаа. За цэвэр ашигын хувьд бол 2.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. За зээлийн багцын үлдэгдэл за нэг 50 тэрбум төгрөг байгаа. Олголт бол 104.3 тэрбум буюу за иргэн төлөлт нь 94.7. За энэ хоёрын харьцаанаас үзэхэд бол зээлийн чанарын харьцаа чанаргүй зээлийн харьцаа маань банк санхүүгийн байгууллагын стандарт буюу дундчтай яг адилхан 7.4% та бол 2023 оныг үзсэн байна. За баярлалаа. Тэгээд санхүүгийн үзүүлэлтэд танилцуулна үгээл лог учрыг захирлаг явуурья. Манай санхүү эрхэлсэн захирлаар ажилладаг хүн байгаамаа. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За хувьцаа эзэмшигчдийн хуралдаа идэвхтэй оролцож байгаа та бүхэнд баярлалаа. За арт кредитийн санхүү эрхэлсэн захирал хав учрын миний би та бүхэндээ санхүүгийн тайлан болон онцлог гол үзүүлэлтүүдийг танилцуулъя. За түрүүн хэлсэнчлэн Сүхбаатар захирлын хэлсэнчлэн 2023 он бол бидний хувьд
бас өсөлтийг үзүүлсэн, эрүүл өсөлтийг үзүүлж чадсан тогтворчлолтын жил бол байсан. За ингээд нийт хөрөнгийн хувьд жишээ нь аваад үзэх юм бол би та бүхэнд онцлог ингээд 4 одоо үзүүлэлтүүдийг бол харуулж байна. За нийт хөрөнгөний хувьд аваад үзэх юм бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24% нэмэгдэж 72 тэрбумд бол хүрсэн. За энэ бол бас 21 оны бол өндөр өсөлтийнхөө түвшинд бол хүрч чадсан бол жил болсон. За нөгөө талаараа гол үндсэн үйл ажиллагаа болох зээлийн багц маань бол 18% нэмэгдэж за оны эцсийн байдлаар 49.6 тэрбумд бол хүрсэн байгаа. За мэдээж зээлийн багц нэмэгдэхийн цаад гол их үүсвэр шалтгаан нь бол мэдээж санхүүжилт буюу бусдаас татан төвлөрүүлсэн итгэцэл, зээл, бонд, гадны санхүүжилт байдаг. Тэгэхээр энэ санхүүжилтийн хэмжээгээ хэрхэн нэмэгдүүлж чадсан бэ гэдгээр нөгөө талдаа бид нар бас өөрийн хөрөнгө зээлийн багцаа бол нэмэгдүүлэх боломж бол бүрдээд явдаг байгаа. За нөгөө талдаа манай санхүүжилтийн хэмжээ бол түрүүн хэлсэнчлэн 42.1 тэрбум төрж өмнөх оны мөн үеэс бол 30% бол нэмэгдсэн байна. За энэ бүхэд бол мэдээж цаашлаад ашигт ажиллагаа болон өөрийн хөрөнгөний бол өсөлтөд гол нөлөөллийг бол үзүүлсэн гэж хэлж болно. За түрүүн Сүхбаатар захирлын хэлсэнчлэн яг тэр нэг зүйлийг нэмээд хэлэхэд бид нэр өнгөрсөн оны хувьцаа эзэмшлийн хурлаараа компанийнхаа 30% нэмж гаргах шийдвэр гаргуулад за тэгээд оны дараа буюу 2 сард 1-р өдрөлдөө багтаад бол нэмэлт хувьцаага амжилттай гаргасан байна. За манай нэмэлт хувьцаанд бол нийт 1500 гаруй хувьцаа эзэмшигчд оролцоод 9.1 тэрбум төгрөгийг бол татан төвлөрүүлсэн. За эндээс 8.9 тэрбум төгрөгийн захиалга нь биелээд одоо манай хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдсэн. Нөгөө талдаа санхүүжилтийн хэмжээ ч гэсэн өссөн байгаа. 1-р өдрөлийн үзүүлэлтийг одоо нэмээд ярих. Тэгэхээр өөрөөр хэлбэл цаашид санхүүжилт татах орон зай бол нэмэгдсэн. 36 тэрбумаар дахиад өсчлөө. Бид нар дараагийн том өсөлтийг хийх боломж бол бүрдсэн гэсэн үг. За энэ хэсэгт бол яг манай үндсэн үйл ажиллагаа болох зээлийг бол харуулсан байна. За зээлийн хувьд аваад үзэх юм бол нийт зээл олголт маань бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10%-аар за зээлийн эргэн төлөлт бол 17%-аар өссөн. За нөгөө талдаа зээл олголт өсөөд байдаг. Бид нар зээлийг илүү гаргаад байдаг. Гэхдээ нөгөө талдаа хамгийн гол нь яг ямар чанартаагаар яаж гаргач вэ гэдэг бол хамгийн чухал үзүүлэлт байдаг. Тэгэхээр ингээд харах юм бол за манай чанаргуй зээлийн хувь болон эрсдэлтэй зээлийн багцын хувь бол өмнөх оны мөн үеэс бол буурсан үзүүлэлттэй гарсан байгаа. Энэ бол мэдээж хамгийн гол нь буюу бид нэр зээлээ олгохдоо чанартаагаар зөв бүтцтэйгээр зөв скорингтойгоор яг зөв сегментэд нь бас тодорхой хэмжээнд олгож чадж байна гэдгийг бол илэрхийлж байна. За энэ хэсэгт бол та бүхэнд яг манай гол аудитлагдсан санхүүгийн тайлан гарах санхүүгийн гол үр дүн орлогын хувьд бол танилцуулж байна. За бид нэр түрүүн хэлсэнчлэн санхүүжилтийн хэмжээ нэмэгдээ зээлийн багцаад хэлсэнтэй холбоотойгоор бол мэдээж хүүгийн орлого бол өссөн байгаа. Гол өсөлт бол мэдээж хүүгийн орлого буюу үндсэн үйл ажиллагаанаас олсон гэсэн үг. За бусад зардлуудын хувьд бол харьцангуй төсөвтэй бол байсан. За ингээд оны эцсийн байдлаар нийт цэвэр ашиг маань бол 2.5 тэрбум буюу өмнөх оны мөн үеэс 22% бол өсөлттэй гарсан байна. За энэ санхүүгийн тайлан буюу балансын хувьд аваад үзэх юм бол мэдээж зээлийн багцаас гадна өндөр өсөлттэй байсан одоо онцлог үзүүлэлт гэвэл мөнгөн хөрөнгө бол нэмэгдсэн байгаа. Мөнгөн хөрөнгө бол 44% өссөн байна. За мэдээж мөнгөн хөрөнгө өсөж байна гэдэг нь банк санхүүгийн байгууллагын хувьд бол хөрөх чадвар сайжирч чинь нөгөө талаараа яг харилцагч нар мөнгө авъя те одоо жишээ нь итгэлцлээ цуслая гэдэг ч юм. Ингээд төлбөрийн асуудал үүсэхэд бол тэрэнд бэлэн байх зорилгоор бол манай төлбөрийн чадрын бол үзүүлэлтүүд сайжирсан байгаа нь бол бас хамгийн гол онцлог үзүүлэлт бол байгаа. Нөгөө талаа бид нар энэ мөнгө хөрөнгөө яг зөв үед нь зээлээ гаргахад бол бас бэлдээд мөнгөө бол бэлдээд явсан байна гэсэн оны эцсийн байдлаар бол ингээ харах юм бол. За бас хөрөнгө оруулалтыг та бүхэн харж байгаах бид нар бол зөвхөн үндсэн үйл ажиллагаа буюу банк усын зээл олгохоос гадна бол нийт 8 тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулахдаа бас хөрөнгө оруулалтуудыг бол хийдэг байгаа. Санхүүгийн зохицуулах орооноос авсан богино хугацаанд хөрөнгө оруулалт хийх тусгай зөвшөөрлийн хүрээнд бол манайх нийт оны эцсийн байдлаар 10 хувьцаанд бол хөрөнгө оруулалт явж байгаа гэсэн үг. За энэ нь бол хөрөнгийн биждэр бүртгэлтэй 1-2 дугаар ангиллын нийт 10 компани хувьцаанд бол хөрөнгө оруулалт хийцэн бас үнэлгээ нь бол өсөлттэй явж байгаа. За төлөөлөлтөс зөвлөлийн бас онцлог шийдвэр хэсэгт бол танилцуулна. Бид бүхэн хас бүхэнд бас хөрөнгө оруулсан. За тэгэхээр бас манай хөрөнгө оруулалтын багц дээр хас банкны хувьцаа бол бас орцсон явж байгаа гэсэн үг. Жишээлбэл за нөгөө талдаа мэдээ санхүүжилтийн хэмжээ бол та бүхэн их усүр талдаа бол өссөнийг харж байгаа. Санхүүжилтийн хэмжээ өсөж иж нөгөө талдаа мэдээж зээлийн багцаа хөрөнгө оруулалтаа бол нэмэгдүүлэх боломж бол бүрдэж байна гэсэн үг.
За энд та бүхэнд бол онцлог гол харьцаа үзүүлэлтүүдийг танилцуулсан байна. Нийт манайх банк санхүүгийн байгууллагын хувьд бол санхүүгийн зохицол хорон тайлганадаг зохистой 20 харьцаа үзүүлэлт байдаг. Бүх харьцаа үзүүлэлтүүдийг бол хангаж ажиллах шаардлагатай. Эндээс яг онцлог 6 харьцаа үзүүлэлтүүдийг бол харуулсан байна. За мэдээж ингээд харах юм бол өөрийн хөрөнгийн өгөөж буюу ашигт ажиллагаатай уялдсан харьцаа үзүүлэлтүүд өмнөх оны мөн үетэй харьцуулахад та бүхэн сайжирсныг бол харж байна. За нэмэх нь хөрөв чадрын харьцаа үзүүлэлт бол бас нэмэгдсэн байгаа. Хамгийн багадаа энэ хөрөв чадрын харьцаа үзүүлэлтүүдийг бол 8% хангаж ажиллах хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл бусдаас татан төлрөөс хөрөнгийн 8% бол бэлэн мөнгө хэлбэрээр байршуулах хэрэгтэй байдаг. Бидний хувьд бол 14% таа бол хангалттай давуулан биелүүлээд бол явж байна. За бусад зохистой харьцааны хувьд ч гэсэн хангаад явж байгаа. За мэдээж гол анхаарах харьцаа үзүүлэлт болох холбоотой эдийн зээлийн харьцааг ч гэсэн бид нэр зохистой төвшөндөө бариад зээлийн багцаа бол төрөлжүүлээд явж байна гэсэн үг. За мөн нэмээд хэлэхэд бол эрсдлийн сангийн хөрөлцөө гэдээ бол үзүүлэлтийг та бүхэн харж байна. Энэ нь бол манай эрсдэлтэй ах чадварыг хэр байгаа юм бэ? Банк санхүүгийн байгууллагын хувьд үндсэн үйл ажиллагаа зээлийн багцанд эрсдлээ гэхэд эргээд энэ сангаа урьдчилж байгуулсан юм уу? Санхүүгийн тайланд энийг тусгасан юм уу гэдгийг харуулдаг. Тэгэхээр энэ үзүүлэлт бол эрсдлийн сангийн хөрөлцөө эерэг буюу илүүдэлтэй байна гэдэг нь бас бид нар ирээдүйд учирчуулах эрсдлээ хаагаад тайландаа бас зардлаараа бүртгээд явж байгаа гэдгийг бол харуулсан байна. За одоо энэ бол мэдээж хувьцаа эзэмшигч та бүхний хамгийн анхаарч харах хэрэгтэй гол хэсэг байна. Хувьцааны ханшийн үзүүлэлтийг харах юм бол өнгөрсөн 1 жилийн хугацаанд бол ханш харьцангуй тогтвортойгоор нэг 100-аас 130 орчим гэдэг энэ төгрөгийн ханшийн хооронд хэлбэлцсэн. За мэдээж нэмэлт хувьцааг бол бид нэр 106 төгрөгөөр гаргах харьцангуй зах зээлийн үнээс хямдралтай үнээр гаргахыг зарласантай холбоотойгоор зах зээл дээр тодорхой хэмжээний одоо коррекшн орж ирээд энэ ханш руу бол төхөөд одоо бол яг нэмэлт тэнгийн хувьцааныхаа бол ханшийн орчимд бол арилжаалагдж байгаа. Гэхдээ энэ дээр яг хамгийн гол анхаарч үзэх үзүүлэлт бол хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигч та бүхний хувьд бол мэдээж энэ харьцаа үзүүлэлтүүд байдаг. PB буюу одоо манай баланст бүртгэлтэй нэг төгрөгийн өөрийн хөрөнгийг зах зээл хэдэн төгрөгөөр үнэлээд байна вэ гэдгийг бол харуулсан үзүүлэлт нь бол энэ PB харьцаа байгаа. За тэгэхээр энэ PB харьцаа бол оны эцсийн байдлаар 1.6, нэгдүгээр улирлын байдлаар бол 1.4-тэй байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр манай баланс дээр бүртгэлтэй нэг төгрөгийн өөрийн хөрөнгийг зах зээл 1.4 төгрөгөөр үнэлж байна гэсэн үг. Гэтэл зах зээлийн дундаж бол өөрөө 2 орчмоор үнэлсэн байдаг. Тэгэхээр бид нар яг зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа ижил төрлийн банк бустай харьцуулахад бол бас дундажтай нь харьцуулахад харьцангуй доогуур үнэлэгдсэн буюу ер нь бол одоо бол яг хөрөнгө оруулалт хийхэд бас тохиромжтой үедээ явж байгаа юм байна гэдгийг бол яг энэ харьцаа үзүүлэлтүүдээс бол бас харах боломжтой байдаг байгаа шүү. За энд болохоор яг манай хувьцаа эзэмшлийн бүтцийг оны эцсийн байдлаар бол яг харуулсан байгаа. Оны эцсийн байдлаар бол манайх нэмэлт хувьцаа гаргахынхаа өмнөх байдлаар бол 280 сая ширхэг хувьцаатай нийт 13,700 хувьцаа эзэмшигчтэй байсан. За нэгдүгээр улиралд нэмэлт хувьцаа гаргаад 1500 хөрөнгө оруулагч орж ирсний дараа бол манай хувьцаа эзэмшигчдийн тоо 4 сарын 5 буюу жишээ нь ногд лашгийн бүртгэлийн өдрөөр аваад үтсэн юм бол 14,700 болоод Монголын бол одоо банк санхүүгийн байгууллаганд бол хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй гэдгээ бол хадгалаад явж байгаа гэсэн үг. За тэгээд 14,700 хувьцаа эзэмшигчийн маань хувьд одоо жишээ бүтцийн энд харуулсан байгаа юм. За оны эцсийн байдлаар бол ард санхүүгийн нэгдэл болон одоо манай хамгийн том хөрөнгө оруулагч ард санхүүгийн нэгдэл болон түүний хамаарал бүхий компаниуд бол нийлээд 58.5%-ийг бол эзэмшиж ийсэн. За нэмэлт хувьцаа гаргасны дараагаар бол ард санхүүгийн нэгдэл маань өөрсдийн эзэмших хувийг нэмэгдүүлээд 60% бол болцсон байгаа. Нийт холбоо хамааралт этгээдүүдээр бол нийлээд. За энэ дээр манайх бол 2023 оны төлөөлөл удирдах зөвлөлийн шийдвэрээр 22 оны одоо цэвэр ашгаас бол яг ногд лашиг тараахгүй хахаар шийдвэрлсэн. Гэхдээ ард санхүүгийн нэгдлийн хүрээнд бол бас хувьцаа эзэмшигчдаа хувь тэнцвэрсэн урамшуул олгох шийдвэрийг нь бид нэр бас төлөөлөл удирдах зөвлөлөөсөө дэмжиж за нэгж хувьцаандаа тэг 1.1 ширхэг ард койныг бол та бүхэнд олгосон байгаа. За энд бол яг тэр ард койн олгосон тайлан бол харуулсан байна. Нийт 4 сарын 25-ны өдрөөр 23 оны 4 сарын 25-ны өдрөөр та манай хувьцааг эзэмшижсэн бол энэ өдрөөр нь тасалбар болгоод бид нэр нэгж хувьцаандаа тэг 1.1 ширхэг ард койныг бол урамшуул хэлбэрээр бол олгосон байгаа. За энэ нь бол нийт 28 сая ширхэг бол ард койныг олгосон байна. За ингээд миний яг үндсэн танилцуулах хэсэг боллоо. Одоо ингээд 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлан танилцуулж өгнө үү хэмээн Грант Торонтон аудитын менежер Уянга таныг урьж байна.
За сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За би бол Арт Кредит компани 23 оны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитаар ажилласан Грант Торонто аудит компани менежер уянгаа байна. За та бүхэнд компанийхаа талаар нэг товч танилцуулгыг хөргүүлье. Манай компани энэ слайд нэг өгөхгүй шүү. Манай аудитын компани бол дэлхийн 140 гаруй улсад одоо үйл ажиллагаа явуул салбартай Грант Торонто олон улсын аудитын фирмийн Монгол дахь гишүүнчлэгч байгууллагаар одоо 2019 оноос хойш ажиллаж байгаа. Аудитын салбартаа бол 25 жил одоо үйл ажиллагаа явуулсан юм туршлагатай компани байна. За бид Арт Кредит компанитай 2019 оноос хойш одоо сүүлийн 4 жил хамтран ажиллаж санхүүгийн тайланд нь аудит хийж аудитын тайланд дүнэлтийг бол хургуулж ирсэн байгаа. За аудитын ажлын одоо төвөрийг хийх болон одоо илрүүлсэн алдааг одоо үнэлэх зорилгоор бид аудитын материалын байдлыг түвшнэг бол тодорхойлдог байгаа. 23 оны Арт Кредитийн компани санхүүгийн тайлангийн аудитын материалын байдлын түвшинг бол бид нар нийт орлогын 3% болон татвар төлөхийн өмнөх ашигын 7%-ийг сонгож нийт 423 сая төгрөгөөр бол тогтоосон байгаа. За бид бол аудитын баг бол гэрээт ажлын партнер болон чанарын хэлтийн партнер, за аудитын менежер, багийн ахлах, туслах 2 гишүүн гэсэн нийт 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлын нийт 43 хоногийг ажиллаж энэ аудитын ажлыг хийж гүйцэтгэсэн байгаа. За энэ слайдн дээр харж байгаачлан бид бол Арт Кредит компани 23 оны санхүүгийн тайлангийн аудитод бол одоо эерэг буюу стандарт дүнэлтийг одоо өгсөн. За дүнэлтийн үндэслэл нь бол одоо санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны одоо банкус санхүүгийн байгууллагад мөрдөгдөх одоо нэхлэн бод бүртгэлийн заавар журам арга аргачлалын дагуу одоо санхүүгийн тайлан үнэн зөв илэрхийлэгдсэн байна гэсэн дүнэлтийг өгсөн байгаа. За тэгээд та бүхэнд аудитынхаа гүйцэтгэсэн ажлын талаар болон дүнэлтийн талаар товч танилцуулга өглөө. Тэгээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. За сайн байцгаана уу? Зарим нэг хүмүүсийн яриа нь хойно сонсогдохгүй, зарим нэг хүмүүсийн яриа нь айгүй чанга ах шиг. Миний яриа гайгүй сонсогдож байна бүгдэнд нь. За өдрийн мэнд намайг Бацрын овогтой Солон гэдэг. За би тэгээд өнөөдөр та бүхэнд болохоор үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа танилцуулна. Тэгээд төлөөлөл удирдах зөвлөлийн дүгнэлтэд танилцуулах байгаа. За тэгээд би болохоор 2021 оны 7 дугаар сараас хойш Арт Кредит банк бус санхүүгийн байгууллага хувьцаат компани хараад бус төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа. Нэг ёсондоо одоо та бүгдийн нийт 13,700 хувьцаа эзэмшигчдийн эрх ашигын төлөөлөөд байж байгаа төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүний нэг нь гэсэн үг шүү. За тэгээд эн чинь болохоор би аль болох нөгөө ойлгомжтой сая аюу их санхүүгийн нөгөө нарийн нөгөө мэрэгжлийн юмнууд яриад байна те, би аль болох нөгөө ойлгомжтой хэллэгээр та бүхэнд бас танилцуулаа явна. За та бүхэн ер нь бол төлөөлөл удирдах зөвлөлийнхаа бүтцийг нэлээд сайн мэдж байгаа байх гэж бодож байна. Олон жил одоо хувьцаа эзэмшиж байгаа гишүүд маань хэрвээ шинэ гишүүд байх юм бол ер нь энийг бас танилцуулах нь зүйтэй болоо гэж бодсон. Нийтдээ 9 гишүүний бүрэлдэхүүнтэй бид 2023 онд ер нь өмнөх жилүүд ч гэсэн ажилласан, одоо ч гэсэн ажилласаар байгаа. За тэгээд манай төлөөлөл удирдах зөвлөлийн дараагаар чулууны ган зориг өнөөдрийн хурлыг нээсэн хүн байгаа. За тэгээд ердийн нийтдээ 3 хараад бус гишүүнтэй. 3 хараад бус гишүүн нь болохоор нэгт миний бие Бацрын овогтой Солонго, хоёрт болохоор Ванчингийн ган зориг, гурав дахь нь болохоор Сүхбаатарын инх чимэг гэсэн 3 хараад бус гишүүнтэй. За тэгээ манай нийт 9 төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүд маань бүгдээрээ ихэнх нь одоо энэ доор бичсэн шин банк санхүүгийн секторт ажилладаг гишүүд байна. За тэгээд маркетингийн чиглэлээр ажилладаг, менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, эдийн засгийн одоо яг чиглэлээр үйл ажиллагаа одоо хуваараа эрхэлдэг ийм хүмүүс төлөөлөл удирдах зөвлөлийн
зөвлөлд одоо ингээд ажиллаж байгаа гэсэн үг. Тэгээд энэ төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдийг манай хувьцаа эзэмшигчид өөрсдөө сонгож одоо гаргаж ирдэг байгаа тий. За тэгээд нийт энэ 9 хүн дээр нэмэх нь манай төлөөлөл удирдах зөвлөлийн нарийн бичиг гэж хүн байдаг. Тэгээд түрүү жил болохоор Мөнх хот гэдэг залуу маань манай нарийн бичгээр ажилласан байгаа. Тэгээд 24 оноос болохоор манай нарийн бичиг солигдсон ИСУ гэдэг бүсгүй орж ирсэн. За тэгээд нийт манай одоо энэ төлөөлөл удирдах зөвлөл маань болохоор дотроо 3 хороотой. За тэгээ 3 хороог нь болохоор бас тусдаа манай энэ төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүд маань ахлаад явж идэг. За тэгээд манай 3 хороо гэх юм бол нэгдүг нь болохоор засаглал, нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хороо байгаа. За тэгээд дараагийн хороо гэх юм бол дотоод аудитын хороо байгаа. Энэ дотоод аудитын хороог маань болохоор манай хараад бус гишүүн ахалж одоо явдаг гэсэн үг. Нэг ёсондоо одоо байгууллагын арт кредит банк бус санхүүгийн байгууллага хувьцаат компани үйл ажиллагаа хэрхэн сайн явж гин үү, төлөвлөгөөнийхаа дагуу явж гин үү, хэрэггүй зардлууд гарч ийн үгүй юу гэдгийг нь одоо нарийн харж явах дотоод аудитын хорооны ахлах нь одоо яг хараад бусд гишүүнээр ажилладаг гэсэн үг. За тэгээд дараагийн 3 дахь хороо гэх юм бол санхүү зээл эрсдлийн хороо байгаа. За тэгээд тэр хороогийн маань болохоор манай одон чимдийн од 2 гишүүн маань ахлаад ингэж явдаг байгаа. За тэгээд нийт манай төлөөлөл удирдах зөвлөл маань өнгөрсөн 2023 оны хувьд гэх юм бол 68 хурал хийсэн. Гэхдээ энэ 68 хурлынх нь 5 хурал нь болохоор бид нэр биетээр яг цуглаж хийгээд үлдсэн 63 хурал нь болохоор яг ичнээгээр санал авч ингэж хурлаа хийсэн байгаа. За тэгээд энэ бүх хурлуудаас нийтдээ манай нийт 81 тогтоол гарсан. За тэгээд хороодууд гэж би та бүхэндээ сая хэлсэн те 3 хороод маань тэр хороодууд нь болохоор илүү ойр ойрхон одоо хуралддаг гэж хэлж болно. Илүү биечлэн хуралддаг. За тэгээд энэ хурал нь болохоор нийтдээ 11 хурал бид нэр хийгээд үүнээсээ 27 зөвлөмжийг одоо төлөөлөл удирдах зөвлөлдөө хорооноосоо гаргаж өгсөн байгаа. За тэгээд томоохон одоо шийдвэрүүдийг одоо энэ ч дурдсан байгаа. Нийтдээ 5 том шийдвэрийг та бүхэнд нэрлэе. 2023 оны 3 сарын 6-нд болохоор хувьцаа эзэмшигчтэй нэгж хувьцаанд 0.1 ширхэг арткойныг хувь тэнцвэл урамшуул олгоё гэдгийг төлөөлөл удирдах зөвлөлийн шийдвэрээр гаргаж ирсэн. За тэгээ 23 оны 5 сарын 8-нд болохоор Хөх тэнгэр төсөлд 1.5 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хий гэсэн бас шийдвэр гарсан байгаа. Тэгээд энэ Хөх тэнгэр гэсэн төсөл маань болохоор та бүгдийн сайн мэдэх одоо энэ Сүхбаатарын талбайн уртлын хуушуурын барилга гэж нэрлэдэг шүү дээ. Blue Sky гэдэг цэнхэр өнгийн барилга. За тэр барилгын дотор байрлаж байгаа одоо нэгэсэндээ ухаалгаар үл хөдлөх хөрөнгө эзэмших тийм токеныг олгодог ийм том төсөл байгаа. Тэгэхээр та бүгд ч муу яг тэр токены эзэн болох боломжтой. 1 см квадратад 1 токен олгоод одоо нийтдээ бараг 14 сая гаруй токен одоо эзэмшиж байгаа. Бид нар нэг үл хөдлөх хөрөнгийг бүтнээр нь эзэмших гэхлээр нэгт мэдээж хөрөнгө мөнгө хангалттай байдаггүй тийм зээл авах шаардлагатай байдаг. За тэгээд түүн дээр нэмэгдэх татвар гэсэн зардлууд гарч ирдэг. Хэрвээ та ухаалгаар одоо энэ Хөх тэнгэр төсөлд хамрагдах юм бол та багач гэсэн 1 м квадрат 2 м квадратаараа тэр одоо байгууллагын нэг хэсгийг эзэмшээд тэрийг та түрээслүүлээд түрээсийн орлогоо авах боломжтой юм. Одоо ухаалаг блокчейн дээр суурилсан ийм үл хөдлөх хөрөнгийн төсөл байгаа. Тэгээд энэ төсөлд бид нэр 5 сарын 8-нд ийм шийдвэр гаргасан байна. За тэгээд 5 сарын 11-нд гэх юм бол Хас банкны IPO-д хөрөнгө оруулсан байгаа. Тэгээд та бүгд сайн мэдж байгаа бид нар ер нь бол ирээдүйд банк болно гэсэн төлөвлөгөөтэйгээр л ажиллаж байгаа тий. Тэрний бас нэг алхам болгож яг энэ зүйлийг хийсэн байгаа. Энэ шийдвэрийг гаргасан. За тэгээд 23 оны 5 сарын 19-нд болохоор компани 30% буюу та бүхэн одоо сайн мэдэх 84 сая ширхэг хувьцаа нэмж гаргахын шийдвэрийг гаргаад 24 оны 1-р улиралд амжилттай хаасан тий FPO анхны FPO хийсэн байгаа. За тэгээ 23 оны 10 сарын 25-нд болохоор 23 оны жилийн эцсийн аудит хийх компаниар Грант Торрент компанийг одоо сонгож одоо ийм шийдвэр гаргасан байна. За тэгээд 2023 оны яг төлөөлөл удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд гарсан одоо зардал нь одоо энэ ч байхаар та бүхэнд харуулж байна. Зардал маань болохоор 3 хэсгээс бүрддэг гэж хэлж болно. Нэгтгэх нь болохоор цалин урамшуул одоо цалин гэж явдаг. За тэгээд цалин дээр нэмэгдээд болохоор урамшуул байгаа. За тэгээд хурлын зардал гэсэн ерөнхийдөө 3 ийм том зардал гардаг байгаа. Нийт манай төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүд 9 гишүүн байгаа тий. За тэгээд хурлын одоо төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдийн урамшууллыг болохоор бодохдоо гишүүн болгоны оролцооноос нь хамаарат өөр өөрөөр бодогддог гэсэн үг. За тэгээд төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдэд
одоо жилийн хурлын эрдсэн 50% байх юм бол за хорооны хуралдаа хорооны гишүүн байгаад хорооны хуралдаа 20% одоо 100% оролцсон бол тэрийг нь 20% гэж үнэлээ те бүтнээрээ авдаг. За тэгээ гүйцэтгэл нь буюу одоо оролцоод шийдвэр гаргаад мөн ардынхаа бүтээгдэхүүнийг одоо илүү сайн хүмүүс түгээгээд танилцуулаад явсан бол 30% гэсэн байдлаар ингэж тооцогдож одоо жилдээ нэг удаа урамшуулна гэж олгогддог байгаа. За тэгээд энэ болохоор яг гол хэсэг байгаа. Би та бүхэнд энийг уншиж танилцуулсан дээрх яадлаар энд бол сайн харагдахгүй. За нийтд нь нэгт болохоор мэдээж төлөөлөл өдөр дэх зөвлөлийн тогтоол гарсан байгаа. 24 оны 4-р сарын 15-нд бид хуралдаад тэгээд энэ тогтоолоор болохоор хувьцаа эзэмшдэг ээлжид хурал дээрээ одоо энэ дүгнэлтийг танилцуулна гэсэн одоо юм тогтоол байгаа. За тэгээ ямар дүгнэлтийг танилцуулах гэж байгаа вэ гэхээр би энэ дүгнэлтийг бүтнээр нь уншихгүй яг гол хэсгийг та бүхэндээ танилцуулъя. 24 оны 4-р сарын 15-ны өдрийн хурлаар хэлэлцэн компани хувьцаа эзэмшигчдийн хурлаар танилцуулж байна. 2023 оны туршид 1.4 тэрбум төгрөгийн 12.2 сая ширхэг компани хувьцаа арилжаалагдаж компани хувьцаа эзэмшигчдийн тоо 13700 болсон байна. Зээлийн багт 41.8 тэрбум төгрөгөөс 49.6 тэрбум төгрөг, нийт актив 58 тэрбум төгрөгөөс 72 тэрбум төгрөг хүрч 23 онд 2.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллан компани 23 оны бизнес төлөвлөгөөний хэрэгжилт маань төлөвлөснийхаа дагуу 87% гүйцэтгэлтэй ажилласан байна. За тийм учраас ард кредит банк ба санхүүгийн байгууллага хувьцаат компани Монгол банкнаас аутсорсингийн үйлчилгээ авах тусгай зөвшөөрлийг авч кредит картыг хэрэглээнд нэвтрүүлж 1,40,000 хэрэглэгч харилцагчтай болж хэрэглэгч харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж үйл ажиллагаандаа мэдээллийн аюулгүй байдлын менежментийн ISO 27001-ийг стандартын дагуу нэвтрүүлсэн байна. За тэгээ Монгол улсын нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч эдийн засаг одоо бидний хүлээлтээс нэлээд давсан. За тийм учраас Арт кредит банк ба санхүүгийн байгууллага хувьцаат компани удирдлагын багийн хувьд бид нэр үйл ажиллагааны цар хүрээгээ нэмэгдүүлж санхүүгийн үзүүлэлтээ сайжруулж 2023 он төлөвлөсөн зорилгоо хангалттай биелүүлсэн гэж төлөөлөл удирдах зөвлөл одоо дүгнээд энэ дүгнэлтийг гаргасан байгаа. Тэгээд энэ дүгнэлтийг одоо яг хувьцаа эзэмшигч гишүүд та бүхэндээ танилцуулаад та бүхэн хүлээж авах хэрэгтэй байгаамаа. Баярлалаа. За төлөөлөл удирдах зөвлөлийн тайланг болон 23 оны дүгнэлтэд үзүүлэлтэд санхүүгийн үзүүлэлтэд өгсөн дүгнэлтийг танилцуулсан Хараат бус гишүүн Солонгоод маш их баярлалаа. За хувьцаат компанийн хувьд бол төлөөлөл удирдах зөвлөлийн Хараат бус гишүүд яг нөгөө жижиг хувьцаа эзэмшдэг эрх ашигыг хамгаалж идэвхтэй маш идэвхтэй ажилладаг манай Солонгоо болон бусад хоёр гишүүд маань за энэ гишүүдэд бас маш их хувьцаа эзэмшдийнхаа өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. За дараагийн асуудал руу хэдүүлээ оръё. Чи танилцуулах хэрэгтэй. За манай компани ногд ашиг авал хуваарлсан байгаа. Төлөөлөл зөвлөлийн шийдвэр гараад энэхүү шийдвэрийг бол манай Сүхбаатар захирал маань бол танилцуулна. За оршил хэлэхэд манай Арт кредит компани 2019 онд IPO хийсэн цагаас хойш жил бүр ногд ашиг олгож ирсэн. За 22 онд л ногд ашиг олгоогүй. Гэхдээ бид нар бол одоо арткойнороо тодорхой хэмжээнд хувьцаа эзэмшигчтэй ногд ашиг хэлбэрээр урамшуулад явсан байгаа. За энэ хугацаанд бид нар нийтдээ 5.1 энэ жилтэйг нийлээч штэ. Нийтдээ 5.3 тэрбум төгрөгийн ногд ашигыг бол хувьцаа эзэмшигчтэй олгосон байдаг. За анх бид нар бол IPO хийгээд 5 тэрбум төгрөг босгож ирсэн бол зүгээр харьцуулаад үзэхэд үндсэндээ анх босгож ирсэн хөрөнгөө хувьцаа эзэмшигчтэй буцаагаад олгоцсон байна гэсэн үг шүү. За тэгээ Сүхбаатар захирлыгаа урьж байна. За баярлалаа. За бас нэг оршил явчих тий. Ард санхүүгийн нэгдэл крипто 7 хоног. За өнөөдөр банкны кластрын өдөр байгаа. Арт кредит банк санхүүгийн байгууллага, Арт актив хадгалан жилийн оршоо, Арт лизингийн 3 компани
өдөрлөг байгаа даа. Тэгэхээр бүтэн өдөржингөө энэ 3 компани маань харилцагч нартай бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгоно. За энэ дээр бас хөнгөлтүүд байгаа. За крипто 7 хоногийн хугацаанд болохоор 1 давхар 13 давхар, за 17 давхруудад болохоор бид нар харилцагч нартай яг өөрсдийн зогсоол дээр нь урамшуул болгоно, ардын эрхээ бас цуглуулах тэр боломжууд бол байгаа. Та бүхэн гараад одоо хурал дуусны дараа гараад яг энэ зогсоолууд дээр очих юм бол бэлэгтэй байгаа. Тэгээд энэ зогсоолуудад очиод одоо 100% тэр зогсоолуудынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох юм бол миний энэ өмнө байгаа энэ бэлгүүдийг та бүхэн бас авахаар байгаа. За үзүүлчтэй бодволог. За одоо магадгүй хурлын дараа бороо орох юм билүү те. Тэгээд 24 оныхаа ажлыг бас тэмдэглээд явах тэмдэглэлийн дэвтэр. За дээш харсан сав буюу яг за энэ бол бид нарын бас хамгийн их эрхэмлдэг аяга байгаа. Олон жил бид нартай бас яваа. За тэгээд хувьцаа эзэмшигч та бүхэн бас нэлээд одоо хуралдаа идэвхтэй оролцоод гадаа бас бид бүхэн өдрийн хоол бэлдсэн байгаа. Хоол бас манай залуучууд зөвлөд өгчин. Тэгээ хоолоо аваарай. За оршил гэхэд юм байна. За ногдлашгийн шийдвэрийг танилцуулъя. За 2024 оны 3 сарын 7-ны өдөрт төлөөлөн өдөр дахь зөвлөлийн тогтоол гарсан. За нийт 2.5 тэрбум төгрөгийн ашигын 40% буюу 1 тэрбум 19 сая 200 мянган төгрөгийн ногдол ашигыг хойрлохоор шийдвэрийг бол гаргасан байгаа. За нэг хувьцаанд 2.8 төгрөгийн ногдол ашигыг 4 сарын 22-ны дотор бол олгоод эхэлсэн байгаа. Та бүхэн одоо ардааф дээр орвол нөгөө төдөрсөн хадгаламжийн төвийн дансан дээр ч юм бол харагдаж байгаа тийм. За тийм байна. Дараагийн асуудалд шууд орчих уу. За компани дүрмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай би дараг шууд танилцуулж авчих уу. За тийм. Шууд танилцуулаад явчих. Компани дүрмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал байгаа. За дүрмд нэмэлт өөрчлөлт оруулах одоо та бүхэнд урдчилсан материал бол хүргэгдсэн байгаа. За бид нар одоо та бүхэнд бас хэрэгжүүлээд явж байгаа бүх бүтээгдэхүүн үйлчилгээ буюу бүртгэл за энэ ард санхүүгийн нэгдэл компани за тэр дотроо ард кредит банк санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авах болгонд бид нар арткойноор урамшуулдаг. Тэгээ энэ урамшууллаа бид нар дөрмөн дээр бүр оруулаад өгье тий. 1.5 дээр компанид хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, харилцагч, үйлчлүүлэгч за ажилтнуудаа урамшуулах зорилгоор өөрсдийн урамшууллын оноо арткойныг ашиглана гэд. За энэ нь бусад хэлбэрээр урамшуул олгохыг хориглох заалт болохгүй гэд оруулж яагч. За дараагийн нэг заалт нь болохоор 2-1 буюу компани хөрөнгө оруулагч үндэстнийг зохицуулах эрхэм зорилготой. Ард санхүүгийн нэгдэл болон түүний охин компаниуд нэг зорилгын төлөө нэгдээд эрхэм зорилгоо нэг болгоё. Хөрөнгө оруулагч үндэстнийг зохицуулах. Бид нар энэний төлөө явж байгаа бол зорилгоо нэгтгэе гэж. За тэгээд бүтээлч төвөөлөлтөд дэлхийд манлайлагч финтек. Ер нь бол финтекээр бид нар энэ стратеги бизнесээ хийж байгаа учраас цаашаа явъя. Финтек гэдэг зөвлөлийг бол за энэ дээр болохоор урдчилсан саналаар бид нар энэ нэг санал төсөл тийм учраас бас толгой компаниуд болон хөрөнгө оруулагч нартаа бол саналаа өргүүлсэн. За эхний одоо 1.5 дээр бол бүгд дэмжиж байгаа. За 2.1 дээр бол эрхэм зорилгыг бол нэг байхыг бол дэмжиж байна. Алсын хараа дээрээ бол финтек нэгдэл салбарын хөгжлийг түүжүүлэх гэдэг саналууд гарч ирж байгаа. За 3, 4, 5 бол ерөнхийдөө бол бид нар бас нөгөө өөрийнх нь компани дүрмэнд оруулахдаа компани одоо бусад нөгөө энд одоо та бүхэнд танилцуулахад ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирлын одоо зохицуулагч байгууллагын шаардлагад нийцсэн чиг үүргийг одоо энэ ард кредит компани үйл ажиллагаанд бол зөвлөхөөр оруулъя гэдэг ийм үндсэн санаа одоо нэгсэндээ надтай өдөр болгонд ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирлын зөвлөөд хамтраад энэ ажлыг хийгээ явж байгаагаа дүрмэндээ оруулъя гэдэг ийм саналыг тавьтал эргээгээд бидний бас алдаа гарсан нь болохоор ард санхүүгийн нэгдлийн дүрмэнд нь өөрчлөлт орохгүйгээр тэдний саналыг хүндэтгэхгүйгээр шууд орж ирсэн алдаа байсан. Тэгээд
1-ийн 5 2-ийн 1-ийг бол зөвшөөрөөд 900 9-6 9-7 9-8-ыг бол хасъя гэдэг санал хураалтад төслөө танилцуулъя гэдэг зарчмаар энэ дүрмийн өөрчлөлтийг оруулж ирж байгаа. За дараагийн дүрмийн шинжилсэн найруулга дээр байгаа. За өмнө манай компани дүрмээр байсан зүйл дээр нэмэлт өөрчлөлт оруулах, шинжилсэн найруулга хийх энэ төсөл орж ирж байгаа. Энэ дээр болохоор бид нар ер нь бол бид нарын ард санхүүгийн нэгдэл групп компанийн хувьд бол хүчтэй хамтдаа гэдэг ураа байдаг. Энэ ураагаа бол бид нар дүрмдээ оруулаад өгчээ. За компани бэлэг тэмдэг нь бол ард гэсэн улаан 3 үсгээс бүрдсэн байх өгөөд за компаниуд нь одоо өөр өөрсдийнхөө нэршлиг ардталт нь ингээд ард кредит бол ард кредит гэж бичсэн байна гэд энэ дүрмэн дээр хүчтэй хамтдаа гэсэн өөрөө үгтэй байна гэдгийг өөрчлөлтийг оруулах гэж байгаа. За дараагийнх нь 4-ийн 2 нь болохоор компани өөрийн хувьцаа эзэмштэй хариуцлагыг хүлээхгүй мөн хувьцаа эзэмшигч нь компани хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцгүй өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэд энэ нөгөө хариуцлагын заалтыг компани дүрмийн одоо хувьцаат компани тухай хуулинд байдаг дүрмийг найруулад оруулсан байж байгаа. Ер нь бол хариуцлагаа өөрнө гэсэн үг шүү дээ, тий. За 4-ийн 4 бол компани эрх бүхий албан тушаалт нь Монгол улсын компани тухай хууль заасан хариуцлага хүлээнэ гэд. Энэ дээр тэр нөгөө Монгол улсын компани тухай хуулийн ингээд нэг энэ зүйл заалтыг оруулж байгаа нь бүхүүлд нь оруулаад ирж байгаа. Энэ нэг 82 биш одоо тэр Монгол улсын компани тухай хуульд гээд ингээд бүхэлчлээд оруулаад ирж байгаа. За 6-гийн 1, 6-гийн 2 бол бидний нөгөө нэмж хувьцаа гаргасантай холбоотой өөрчлөлтүүдийг нөгөө 2 сая 800 2 тэрбум 800 ширхэг биш хувь нэлээд суурин 2.8 тэрбумыг болохоор бид нар 3.6 тэрбум болгосноо найруулаад шинжилээд оруулаад ирж байгаа гэсэн. За ийм 2 дүрмийн өөрчлөлт байгаа. За тэгээд миний танилцуулах хэсэг дууссан байна. За өнөөдрийн хурлын дэгийн дагуу танилцуулах хэсэг маань ерөнхийдөө бол өндөрлөж байна. За одоо хэлцэх асуудалтай холбоотой хэдүүлээ асуулт хариултаа 10 минут. Сайн байна уу? Ард санхүүгийн нэгдэл ард кредитийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч Сэдвазрын гэрэл туяа байна. За анх 11 жилийн өмнө бид дөрвөлээ нийлээд ард кредит компани байгуулж байсан юм төвхтэй. Одоогоос 5 жилийн өмнө буюу 2019 онд бид хувьцаагаа хөрөнгийн бирж дээр борлуулж нээлттэй хувьцаат компани болж исэн. Тухайн үед анх 4 хөрөнгө оруулагчтай байсан компани маань өнөөдөр 13,000 гаруй хувьцаа эзэмшигчтэй болоод Монголын хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй банк бус болж өгсөн байна. Өнгөрсөн 10 жилийн хувьд манай гэр бүл маш төвчээртэй, хүлээцтэй, урт хугацааны хөрөнгө оруулагч гэдэг байр суурийг хадгалсаар ирсэн. Тухайлбал бидний анх авч байсан хувьцаа түүний үнэс нь өнөөдөр 10 дахин өссөн байна. Мөн хувьцааны ногдол ашгийг бид жил болгон авдаг. За түүний тодорхой хэсгийг компанийнхаа ирээдүйн хөгжил, дэвшилд зориулан дахин хөрөнгө оруулалт хийдэг. Тодорхой хэсгийг манай гэр бүл бусад салбарт хөрөнгө оруулдаг. Ер нь хувьцаанд хөрөнгө оруулна, тэр дундаа санхүүгийн байгууллагт хөрөнгө оруулна гэдэг нь урт удаан хугацаанд алс ирээдүгээ харсан тийм ээ 5-аас 10 жилийн дараах тэр өгөөжийг харсан ийм одоо хөрөнгө оруулалт байд юм байна гэдгийг бас би өнөөдөр биеэрээ ингээд мэдрээд явж байна. Өнгөрсөн хугацаанд бас тийм ээ яг одоо нуулгүй хэлэхэд ганц нэг удаа хувьцаагаа бас тодорхой хэмжээний хувьцаагаа борлуулждаг ч юм уу гэсэн ийм бодол бол төрж исэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл одоо нэг ч хувьцаагаа зарж борлуулаагүй үн цэнэ маш гоё одоо өгөөжтэй байлгаж чадсанд би үнэхээр өнөөдөр сэтгэл хангалуун байна. Хөрөнгө оруулалт болон хувьцааны ашиг урт хугацааны гэж хардаг. Миний өдөр тутмын хийдэг эрхэлдэг бизнес бол олон улсын шууд худалдааны салбарт одоо 7 дахь жилээ бизнес эрхлээд явж байгаа. Тодруулаад хэлбэл MOE бизнес эрхэлдэг. Маш олон хүмүүс MLM бизнес модельтэй гэдгээр нь бас маш их мэддэг юм байлээ.
За эцэст нь дүгнэж хэлэхэд хөрөнгө оруулалт гэдэг нь бидний амьдралаас тийм хол хөндөй зүйл ерөөсөө биш ээ. Тэгэхээр бүгдээрээ их баг нь хамаагүй өнөөдрөөс хөрөнгө оруулж эхлээрэй. Түүнийхээ хажуугаар санхүүгийн мэдлэгтэй, боловсралтай болно гэдэг нь бид бас өөрийнхөө ирээдүйд хийж байгаа нэгэн том зөв хөрөнгө оруулалт байх болно. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Ард бол манай гэр бүлийн asset. Баярлалаа. Арда пара хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Арда Про нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Арда пара хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Арда Про нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Арда пара хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Арда Про нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Арда пара хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Арда Про нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Сайн байна уу? Ард санхүүгийн нэгдэл ард кредитийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч Ситодрийн гэрэл туяа байна. За анх 11 жилийн өмнө бид дөрвөлээ нийлээд ард кредит компани байгуулж байсан юм төвхтэй. Одоогоос 5 жилийн өмнө буюу 2019 онд бид хувьцаагаа хөрөнгийн бирж дээр борлуулж нээлттэй хувьцаат компани болж исэн. Тухайн үед анх 4 хөрөнгө оруулагчтай байсан компани маань өнөөдөр 13,000 гаруй хувьцаа эзэмшигчтэй болоод Монголын хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй банк бус болж хүрсэн байна. Өнгөрсөн 10 жилийн хувьд манай гэр бүл маш төвчээртэй, хүлээцтэй, урт хугацааны хөрөнгө оруулагч гэдэг байр суурийг хадгалсаар ирсэн. Тухайлбал бидний анх авч байсан хувьцаа түүний үнэс нь өнөөдөр 10 дахин өссөн байна. Мөн хувьцааны ногдол ашгийг бид жил болгон авдаг. За түүний тодорхой хэсгийг компанийнхаа ирээдүйн хөгжил, дэвшилд зориулан дахин хөрөнгө оруулалт хийдэг. Тодорхой хэсгийг манай гэр бүл бусад салбарт хөрөнгө оруулдаг. Ер нь хувьцаанд хөрөнгө оруулна, тэр дундаа санхүүгийн байгууллагт хөрөнгө оруулна гэдэг нь урт удаан хугацаанд алс ирээдүгээ харсан тийм ээ 5-аас 10 жилийн дараах тэр өгөөжийг харсан ийм одоо хөрөнгө оруулалт байд юм байна гэдгийг бас би өнөөдөр биеэрээ ингээд мэдрээд явж байна. Өнгөрсөн хугацаанд бас тийм ээ яг одоо нуулгүй хэлэхэд ганц нэг удаа хувьцаагаа бас тодорхой хэмжээний хувьцаагаа борлуулждаг ч юм уу гэсэн ийм бодол бол төрж исэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл одоо нэг ч хувьцаагаа зарж борлуулаагүй үн цэнэ маш гоё одоо өгөөжтэй байлгаж чадсанд би үнэхээр өнөөдөр сэтгэл хангалуун байна. Хөрөнгө оруулалт болон хувьцааны ашиг урт хугацааны гэж хардаг. Миний өдөр тутмын хийдэг эрхэлдэг бизнес бол олон улсын шууд худалдааны салбарт одоо 7 дахь жилээ бизнес эрхлээд явж байгаа. Тодруулаад хэлбэл Amway бизнес эрхэлдэг. Маш олон хүмүүс MLM бизнес модельтэй гэдгээр нь бас маш их мэддэг юм байлээ. За эцэст нь дүгнэж хэлэхэд хөрөнгө оруулалт гэдэг нь
бидний амьдралаас тийм хол хүндий зүйл ерөөсөө биш ээ. Тэгэхээр бүгдээрээ их баг нь хамаагүй өнөөдрөөс хөрөнгө оруулж эхлээрэй. Түүнийхээ хажуугаар санхүүгийн мэдлэгтэй, боловсралтай болно гэдэг нь бид бас өөрийнхөө ирээдүйд хийж байгаа нэгэн том зөв хөрөнгө оруулалт байх болно. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Ард бол манай гэр бүлийн asset. Баярлалаа. Ардапара хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ардапро нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Ардапара хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ардапро нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Сайн байна уу? Ард санхүүгийн нэгдэл ард кредитийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч Ситодрийн гэрэл туяа байна. За анх 11 жилийн өмнө бид дөрвөлээ нийлээд ард кредит компани байгуулж байсан юм төвхтэй. Одоогоос 5 жилийн өмнө буюу 2019 онд бид хувьцаагаа хөрөнгийн бирж дээр борлуулж нээлттэй хувьцаат компани болж исэн. Тухайн үед анх 4 хөрөнгө оруулагчтай байсан компани маань өнөөдөр 13,000 гаруй хувьцаа эзэмшигчтэй болоод Монголын хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй банк бус болж хүрсэн байна. Өнгөрсөн 10 жилийн хувьд манай гэр бүл маш төвчээртэй, хүлээцтэй, урт хугацааны хөрөнгө оруулагч гэдэг байр суурийг хадгалсаар ирсэн. Тухайлбал бидний анх авч байсан хувьцаа түүний үнэс нь өнөөдөр 10 дахин өссөн байна. Мөн хувьцааны ногдол ашгийг бид жил болгон авдаг. За түүний тодорхой хэсгийг компанийнхаа ирээдүйн хөгжил дэвшилд зориулан дахин хөрөнгө оруулалт хийдэг.
тодорхой хэсгийг манай гэр бүл бусад салбарт хөрөнгө оруулдаг. Ер нь хувьцаанд хөрөнгө оруулна. Тэр дундаа санхүүгийн байгууллагт хөрөнгө оруулна гэдэг нь урт удаан хугацаанд алс ирээдүгээ харсан тийм ээ 5-аас 10 жилийн дараах тэр өгөөжийг харсан ийм одоо хөрөнгө оруулалт байд юм байна гэдгийг бас би өнөөдөр биеэрээ ингээд мэдрээд явж байна. Өнгөрсөн хугацаанд бас тийм ээ яг одоо нуулгүй хэлэхэд ганц нэг удаа хувьцаагаа бас тодорхой хэмжээний хувьцаагаа борлуулждаг ч юм уу гэсэн ийм бодол бол төрж исэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл одоо нэг ч хувьцаагаа зарж борлуулаагүй үн цэнэ маш гоё одоо өгөөжтэй байлгаж чадсанд би үнэхээр өнөөдөр сэтгэл хангалуун байна. Хөрөнгө оруулалт болон хувьцааны ашиг урт хугацааны гэж хардаг. Миний өдөр тутмын хийдэг эрхэлдэг бизнес бол олон улсын шууд худалдааны салбарт одоо 7 дахь жилээ бизнес эрхлээд явж байгаа. Тодруулаад хэлбэл Amway бизнес эрхэлдэг. Маш олон хүмүүс MLM бизнес модельтэй гэдгээр нь бас маш их мэддэг юм байлээ. За эцэст нь дүгнэж хэлэхэд хөрөнгө оруулалт гэдэг нь бидний амьдралаас тийм хол хөндий зүйл ерөөсөө биш ээ. Тэгэхээр бүгдээрээ их баг нь хамаагүй өнөөдрөөс хөрөнгө оруулж эхлээрэй. Түүнийхээ хажуугаар санхүүгийн мэдлэгтэй, боловсралтай болно гэдэг нь бид бас өөрийнхөө ирээдүйд хийж байгаа нэгэн том зөв хөрөнгө оруулалт байх болно. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Ард бол манай гэр бүлийн асset. Баярлалаа. Ардапара хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ардапро нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж эрх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Ардапара хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ардапро нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж эрх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Ардапара хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ардапро нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж эрх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Ардапара хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ардапро нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж эрх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Гүйлгээ бүрээсээ урамшуул авмаар байна уу? Хэрв та ард автаа бол гүйлгээ хийх бүртээ. Хөрөнгө оруулалт хийхдээ. Хуримтлалдаа орлого нэмэхдээ. Бүх төрлийн зээлийн үйлчлэл явахдаа. Даатгалын үйлчлэл явахдаа. Ард койны урамшуулалт болон ардын эрх авах боломжтой. Бүгдийг нэг дороос авдаг биш өгдөг ав. Ард ав. Ослын дээр таны хайртай хүмүүсийн амийг хамгаалж байдаг. Наалт үнэтэй гар утсыг тань эвдэрч гэмтэхээс сэргийлдэг. Зөөлөвч бяцхан үсийг тань гэмтэж бэртгэхээс хамгаалдаг. Дуулга барилгачдыг нэг бус удаа осол аюулаас хамгаалсан. Таны амьдралын эрсдэлгүй амар амгалан байдал энгийн зүйлээс эхэлдгийг та анзаардгүй. Амар тайван амьдралд хөтлөх ард даатгал. Таны даатгал. Нийт харилцагч хувьцаа эзэмшигчдэд 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.
Ослын дээр таны хайртай хүмүүсийн амийг хамгаалж байдаг. Наалт үнэтэй гар утсыг тань эвдэрч гэмтэхээс сэргийлдэг. Зөөлөвч бяцхан үсийг тань гэмтэж бэртгэхээс хамгаалдаг. Дуулга барилгачдыг нэг бус удаа осол аюулаас хамгаалсан. Таны амьдралын эрсдэлгүй амар амгалан байдал энгийн зүйлээс эхэлдгийг та анзаардгүй. Амар тайван амьдралд хөтлөх ард даатгал таны даатгал. Нийт харилцагч хувьцаа эзэмшигчдээ 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Хүүхдэд дуртай зүйл авахд, хадгалахад, хөрөнгө оруулахад амархан боллоо. Таны хүүхдийн анхны хөрөнгө оруулалт ард киц хадгаламжтай, хувьцаатай, гүйлгээ бүрт урамшуулалтай. Хүүхэдтэйгээ хамт хөрөнгө оруул. Хүүхдэд дуртай зүйл авахд, хадгалахад, хөрөнгө оруулахад амархан боллоо. Таны хүүхдийн анхны хөрөнгө оруулалт ард киц хадгаламжтай, хувьцаатай, гүйлгээ бүрт урамшуулалтай. Хүүхэдтэйгээ хамт хөрөнгө оруул. Хүүхдэд дуртай зүйл авахд, хадгалахад, хөрөнгө оруулахад амархан боллоо. Таны хүүхдийн анхны хөрөнгө оруулалт ард киц хадгаламжтай, хувьцаатай, гүйлгээ бүрт урамшуулалтай. Хүүхэдтэйгээ хамт хөрөнгө оруул. Хүүхдэд дуртай зүйл авахд, хадгалахад, хөрөнгө оруулахад амархан боллоо. Таны хүүхдийн анхны хөрөнгө оруулалт ард киц хадгаламжтай, хувьцаатай, гүйлгээ бүрт урамшуулалтай. Хүүхэдтэйгээ хамт хөрөнгө оруул. Хүүхдэд дуртай зүйл авахд, хадгалахад, хөрөнгө оруулахад амархан боллоо. Таны хүүхдийн анхны хөрөнгө оруулалт ард киц хадгаламжтай, хувьцаатай, гүйлгээ бүрт урамшуулалтай. Хүүхэдтэйгээ хамт хөрөнгө оруул. Ухаалаг хөрөнгө оруулагч үнэт цасны хоригдлол ард апд нэмэгдлээ. Гүйлгээ бүрээсээ урамшуул авмаар байна уу? Хэрв та ард аптай бол гүйлгээ хийх бүртээ. Хөрөнгө оруулалт хийхдээ. Хуримтлалдаа орлого нэмэхдээ. Бүх төрлийн зээлийн үйлчлэл явахдаа. Даатгалын үйлчлэл явахдаа. Ард койны урамшуулалт болон ардын эрх авах боломжтой. Бүгдийг нэг дороос авдаг биш өгдөг ав. Ард ав. Гүйлгээ бүрээсээ урамшуул авмаар байна уу? Хэрв та ард автай бол гүйлгээ хийх бүртээ. Хөрөнгө оруулалт хийхдээ. Хуримтлалдаа орлого нэмэхдээ. Бүх төрлийн зээлийн үйлчлэл явахдаа. Даатгалын үйлчлэл явахдаа. Ард койны урамшуулалт болон ардын эрх авах боломжтой. Бүгдийг нэг дороос авдаг биш өгдөг ав. Ард ав. Ослын дээр таны хайртай хүмүүсийн амийг хамгаалж байдаг. Наалт үнэтэй гар утсыг тань эвдэрч гэмтэхээс сэргийлдэг. Зөөлөвч бяцхан үсийг тань гэмтэж бэртгэхээс хамгаалдаг. Дуулга барилгачдыг нэг бус удаа осол аюулаас хамгаалсан. Таны амьдралын эрсдэлгүй амар амгалан байдал энгийн зүйлээс эхэлдгийг та анзаардгүй. Амар тайван амьдралд хөтлөх ард даатгал таны даатгал. Нийт харилцагч хувьцаа эзэмшигчдээ 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Хүүхдэд дуртай зүйл авахд, хадгалахад, хөрөнгө оруулахад амархан боллоо. Таны хүүхдийн анхны хөрөнгө оруулалт ард киц хадгаламжтай, хувьцаатай, гүйлгээ бүрт урамшуулалтай. Хүүхэдтэйгээ хамт хөрөнгө оруул. Гүйлгээ бүрээсээ урамшуул авмаар байна уу? Хэрв та ард автай бол гүйлгээ хийх бүртээ. Хөрөнгө оруулалт хийхдээ. Хуримтлалдаа орлого нэмэхдээ. Бүх төрлийн зээлийн үйлчлэл явахдаа. Даатгалын үйлчлэл явахдаа.
ард койны урамшуулалт болон ардын эрх авах боломжтой. Бүгдийг нэг дороос авдаг биш өгдөг ав. Ард ав. Ослын дээр таны хайртай хүмүүсийн амийг хамгаалж байдаг. Наалт үнэтэй гар утсыг тань эвдэрч гэмтэхээс сэргийлдэг. Зөөлөвч бяцхан үсийг тань гэмтэж бэртгэхээс хамгаалдаг. Дуулга барилгачдыг нэг бус удаа осол аюулаас хамгаалсан. Таны амьдралын эрсдэлгүй амар амгалан байдал энгийн зүйлээс эхэлдгийг та анзаардгүй. Амар тайван амьдралд хөтлөх ард даатгал. Таны даатгал. Нийт харилцагч хувьцаа эзэмшигчдээ 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Ухаалаг хөрөнгө оруулагч үнэт цасны хоригдлол ард авбад нэмэгдлээ. Ухаалаг хөрөнгө оруулагч үнэт цасны хоригдлол ард авбад нэмэгдлээ. Ухаалаг хөрөнгө оруулагч үнэт цасны хоригдлол ард авбад нэмэгдлээ. Ухаалаг хөрөнгө оруулагч үнэт цасны хоригдлол ард авбад нэмэгдлээ. Хүүхдэд дуртай зүйлээ авахд, хадгалахад, хөрөнгө оруулахад амархан боллоо. Таны хүүхдийн анхны хөрөнгө оруулалт ард киц хадгаламжтай, хувьцаатай, гүйлгээ бүрт урамшуулалтай. Хүүхэдтэйгээ хамт хөрөнгө оруул. Хүүхдэд дуртай зүйлээ авахд, хадгалахад, хөрөнгө оруулахад амархан боллоо. Таны хүүхдийн анхны хөрөнгө оруулалт ард киц хадгаламжтай, хувьцаатай, гүйлгээ бүрт урамшуулалтай. Хүүхэдтэйгээ хамт хөрөнгө оруул. Хүүхдэд дуртай зүйлээ авахд, хадгалахад, хөрөнгө оруулахад амархан боллоо. Таны хүүхдийн анхны хөрөнгө оруулалт ард киц хадгаламжтай, хувьцаатай, гүйлгээ бүрт урамшуулалтай. Хүүхэдтэйгээ хамт хөрөнгө оруул. Гүйлгээ бүрээсээ урамшуул авмаар байна уу? Хэрв та ард автай бол гүйлгээ хийх бүртээ. Хөрөнгө оруулалт хийхдээ. Хуримтлалдаа орлого нэмэхдээ. Бүх төрлийн зээлийн үйлчлэл явахдаа. Даатгалын үйлчлэл явахдаа. Ард койны урамшуулалт болон ардын эрх авах боломжтой. Бүгдийг нэг дороос авдаг биш өгдөг ав. Ард ав. Ослын дээр таны хайртай хүмүүсийн амийг хамгаалж байдаг. Наалт үнэтэй гар утсыг тань эвдэрч гэмтэхээс сэргийлдэг. Зөөлөвч бяцхан үсийг тань гэмтэж бэртгэхээс хамгаалдаг. Дуулга барилгачдыг нэг бус удаа осол аюулаас хамгаалсан. Таны амьдралын эрсдэлгүй амар амгалан байдал энгийн зүйлээс эхэлдгийг та анзаардгүй. Амар тайван амьдралд хөтлөх ард даатгал. Таны даатгал. Нийт харилцагч хувьцаа эзэмшигчдээ 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Ухаалаг хөрөнгө оруулагч үнэт цасны хоригдлол ард авбад нэмэгдлээ. Ухаалаг хөрөнгө оруулагч үнэт цасны хоригдлол ард авбад нэмэгдлээ. Ухаалаг хөрөнгө оруулагч үнэт цасны хоригдлол ард авбад нэмэгдлээ. Хүүхдэд дуртай зүйлээ авахд, хадгалахад, хөрөнгө оруулахад амархан боллоо. Таны хүүхдийн анхны хөрөнгө оруулалт ард киц хадгаламжтай, хувьцаатай, гүйлгээ бүрт урамшуулалтай. Хүүхэдтэйгээ хамт хөрөнгө оруул. Хүүхдэд дуртай зүйлээ авахд, хадгалахад, хөрөнгө оруулахад амархан боллоо. Таны хүүхдийн анхны хөрөнгө оруулалт ард киц хадгаламжтай, хувьцаатай, гүйлгээ бүрт урамшуулалтай. Хүүхэдтэйгээ хамт хөрөнгө оруул. Хүүхдэд дуртай зүйлээ авахд, хадгалахад, хөрөнгө оруулахад амархан боллоо. Таны хүүхдийн анхны хөрөнгө оруулалт ард киц хадгаламжтай, хувьцаатай,
гүүлгээ бүрт урамшуулалтай. Хүүхэдтэйгээ хамт хөрөнгө оруул. Хүүхдэд дуртай зүйлээ авахд, хадгалахад, хөрөнгө оруулахад амархан боллоо. Таны хүүхдийн анхны хөрөнгө оруулалт ард киц хадгаламжтай, хувьцаатай, гүүлгээ бүрт урамшуулалтай. Хүүхэдтэйгээ хамт хөрөнгө оруул. Ослын дээр таны хайртай хүмүүсийн амийг хамгаалж байдаг. Наалт үнэтэй гар утсыг тань эвдэрч гэмтэхээс сэргийлдэг. Зөөлөвч бяцхан үсийг тань гэмтэж бэртгэхээс хамгаалдаг. Дуулга барилгачдыг нэг бус удаа осол аюулаас хамгаалсан. Таны амьдралын эрсдэлгүй амар амгалан байдал энгийн зүйлээс эхэлдгийг та анзаардгүй. Амар тайван амьдралд хөтлөх ард даатгал таны даатгал. Нийт харилцагч хувьцаа эзэмшигчдэд 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Ослын дээр таны хайртай хүмүүсийн амийг хамгаалж байдаг. Наалт үнэтэй гар утсыг тань эвдэрч гэмтэхээс сэргийлдэг. Зөөлөвч бяцхан үсийг тань гэмтэж бэртгэхээс хамгаалдаг. Дуулга барилгачдыг нэг бус удаа осол аюулаас хамгаалсан. Таны амьдралын эрсдэлгүй амар амгалан байдал энгийн зүйлээс эхэлдгийг та анзаардгүй. Амар тайван амьдралд хөтлөх ард даатгал таны даатгал. Нийт харилцагч хувьцаа эзэмшигчдэд 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Ослын дээр таны хайртай хүмүүсийн амийг хамгаалж байдаг. Наалт үнэтэй гар утсыг тань эвдэрч гэмтэхээс сэргийлдэг. Зөөлөвч бяцхан үсийг тань гэмтэж бэртгэхээс хамгаалдаг. Дуулга барилгачдыг нэг бус удаа осол аюулаас хамгаалсан. Таны амьдралын эрсдэлгүй амар амгалан байдал энгийн зүйлээс эхэлдгийг та анзаардгүй. Амар тайван амьдралд хөтлөх ард даатгал таны даатгал. Нийт харилцагч хувьцаа эзэмшигчдэд 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Бүрээсээ урамшуул авмаар байна уу? Хэрв та ард автай бол гүйлгээ хийх бүртээ. Хөрөнгө оруулалт хийхдээ. Хуримтлалдаа орлого нэмэхдээ. Бүх төрлийн зээлийн үйлчлэл авахдаа. Даатгалын үйлчлэл авахдаа. Ард койны урамшуулалт болон ардын эрх авах боломжтой. Бүгдийг нэг дороос авдаг биш өгдөг ав. Ард ав. Гүүлгээ бүрээсээ урамшуул авмаар байна уу? Хэрв та ард автай бол гүүлгээ хийх бүртээ. Хөрөнгө оруулалт хийхдээ. Хуримтлалдаа орлого нэмэхдээ. Бүх төрлийн зээлийн үйлчлэл авахдаа. Даатгалын үйлчлэл авахдаа. Ард койны урамшуулалт болон ардын эрх авах боломжтой. Бүгдийг нэг дороос авдаг биш өгдөг ав. Ард ав. Гүүлгээ бүрээсээ урамшуул авмаар байна уу? Хэрв та ард автай бол гүүлгээ хийх бүртээ. Хөрөнгө оруулалт хийхдээ. Хуримтлалдаа орлого нэмэхдээ. Бүх төрлийн зээлийн үйлчлэл авахдаа. Даатгалын үйлчлэл авахдаа. Ард койны урамшуулалт болон ардын эрх авах боломжтой. Бүгдийг нэг дороос авдаг биш өгдөг ав. Ард ав. Хүүхдэд дуртай зүйлээ авахд, хадгалахад, хөрөнгө оруулахад амархан боллоо. Таны хүүхдийн анхны хөрөнгө оруулалт ард киц хадгаламжтай, хувьцаатай, гүүлгээ бүрт урамшуулалтай. Хүүхэдтэйгээ хамт хөрөнгө оруул. Хүүхдэд дуртай зүйлээ авахд, хадгалахад, хөрөнгө оруулахад амархан боллоо. Таны хүүхдийн анхны хөрөнгө оруулалт ард киц хадгаламжтай, хувьцаатай, гүүлгээ бүрт урамшуулалтай. Хүүхэдтэйгээ хамт хөрөнгө оруул. Хүүхдэд дуртай зүйлээ авахд, хадгалахад, хөрөнгө оруулахад амархан боллоо. Таны хүүхдийн анхны хөрөнгө оруулалт ард киц хадгаламжтай, хувьцаатай, гүүлгээ бүрт урамшуулалтай. Хүүхэдтэйгээ хамт хөрөнгө оруул.
Хүүхдэд дуртай зүйлээ авахд, хадгалахад, хөрөнгө оруулахад амархан боллоо. Таны хүүхдийн анхны хөрөнгө оруулалт ард киц хадгаламжтай, хувьцаатай, гүйлгээ бүрт урамшуулалтай. Хүүхэдтэйгээ хамт хөрөнгө оруул. Ухаалаг хөрөнгө оруулагч үнэт цасны хоригдлол ард авбад нэмэгдлээ. Ухаалаг хөрөнгө оруулагч үнэт цасны хоригдлол ард авбад нэмэгдлээ. Ухаалаг хөрөнгө оруулагч үнэт цасны хоригдлол ард авбад нэмэгдлээ. Ухаалаг хөрөнгө оруулагч үнэт цасны хоригдлол ард авбад нэмэгдлээ. Ослын дээр таны хайртай хүмүүсийн амийг хамгаалж байдаг. Наал үнэтэй гар утсыг тань эвдэрч гэмтэхээс сэргийлдэг. Зөөлөвч бяцхан үсийг тань гэмтэж бэртгэхээс хамгаалдаг. Дуулга барилгачдыг нэг бус удаа осол аюулаас хамгаалсан. Таны амьдралын эрсдэлгүй амар амгалан байдал энгийн зүйлээс эхэлдгийг та анзаардгүй. Амар тайван амьдралд хөтлөх ард даатгал таны даатгал. Нийт харилцагч хувьцаа эзэмшигчдээ 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Ослын дээр таны хайртай хүмүүсийн амийг хамгаалж байдаг. Наал үнэтэй гар утсыг тань эвдэрч гэмтэхээс сэргийлдэг. Зөөлөвч бяцхан үсийг тань гэмтэж бэртгэхээс хамгаалдаг. Дуулга барилгачдыг нэг бус удаа осол аюулаас хамгаалсан. Таны амьдралын эрсдэлгүй амар амгалан байдал энгийн зүйлээс эхэлдгийг та анзаардгүй. Амар тайван амьдралд хөтлөх ард даатгал таны даатгал. Нийт харилцагч хувьцаа эзэмшигчдээ 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Хүүхдэд дуртай зүйлээ авахд, хадгалахад, хөрөнгө оруулахад амархан боллоо. Таны хүүхдийн анхны хөрөнгө оруулалт ард киц хадгаламжтай, хувьцаатай, гүйлгээ бүрт урамшуулалтай. Хүүхэдтэйгээ хамт хөрөнгө оруул. Хүүхдэд дуртай зүйлээ авахд, хадгалахад, хөрөнгө оруулахад амархан боллоо. Таны хүүхдийн анхны хөрөнгө оруулалт ард киц хадгаламжтай, хувьцаатай, гүйлгээ бүрт урамшуулалтай. Хүүхэдтэйгээ хамт хөрөнгө оруул. Хүүхдэд дуртай зүйлээ авахд, хадгалахад, хөрөнгө оруулахад амархан боллоо. Таны хүүхдийн анхны хөрөнгө оруулалт ард киц хадгаламжтай, хувьцаатай, гүйлгээ бүрт урамшуулалтай. Хүүхэдтэйгээ хамт хөрөнгө оруул. Хүүхдэд дуртай зүйлээ авахд, хадгалахад, хөрөнгө оруулахад амархан боллоо. Таны хүүхдийн анхны хөрөнгө оруулалт ард киц хадгаламжтай, хувьцаатай, гүйлгээ бүрт урамшуулалтай. Хүүхэдтэйгээ хамт хөрөнгө оруул. Хүүхдэд дуртай зүйлээ авахд, хадгалахад, хөрөнгө оруулахад амархан боллоо. Таны хүүхдийн анхны хөрөнгө оруулалт ард киц хадгаламжтай, хувьцаатай, гүйлгээ бүрт урамшуулалтай. Хүүхэдтэйгээ хамт хөрөнгө оруул. Гүйлгээ бүрээсээ урамшуул авмаар байна уу? Хэрв та ард автай бол гүйлгээ хийх бүртээ. Хөрөнгө оруулалт хийхдээ. Хуримтлалдаа орлого нэмэхдээ. Бүх төрлийн зээлийн үйлчлэл явахдаа. Даатгалын үйлчлэл явахдаа. Ард койны урамшуулалт болон ардын эрх авах боломжтой. Бүгдийг нэг дороос авдаг биш өгдөг ав. Ард ав. Гүйлгээ бүрээсээ урамшуул авмаар байна уу? Хэрв та ард автай бол гүйлгээ хийх бүртээ. Хөрөнгө оруулалт хийхдээ. Хуримтлалдаа орлого нэмэхдээ. Бүх төрлийн зээлийн үйлчлэл явахдаа. Даатгалын үйлчлэл явахдаа. Ард койны урамшуулалт болон ардын эрх авах боломжтой. Бүгдийг
нэг дороос авдаг биш өгдөг ав. Ард ав. Гүйлгээ бүрээсээ урамшуул авмаар байна уу? Хэрв та ард автай бол гүйлгээ хийх бүртээ. Хөрөнгө оруулалт хийхдээ. Хуримтлалдаа орлого нэмэхдээ. Бүх төрлийн зээлийн үйлчлэл явахдаа. Даатгалын үйлчлэл явахдаа. Ард койны урамшуулалт болон ардын эрх авах боломжтой. Бүгдийг нэг дороос авдаг биш өгдөг ав. Ард ав. Гүйлгээ бүрээсээ урамшуул авмаар байна уу? Хэрв та ард автай бол гүйлгээ хийх бүртээ. Хөрөнгө оруулалт хийхдээ. Хуримтлалдаа орлого нэмэхдээ. Бүх төрлийн зээлийн үйлчлэл явахдаа. Даатгалын үйлчлэл явахдаа. Ард койны урамшуулалт болон ардын эрх авах боломжтой. Бүгдийг нэг дороос авдаг биш өгдөг ав. Ард ав. Гүйлгээ бүрээсээ урамшуул авмаар байна уу? Хэрв та ард автай бол гүйлгээ хийх бүртээ. Хөрөнгө оруулалт хийхдээ. Хуримтлалдаа орлого нэмэхдээ. Бүх төрлийн зээлийн үйлчлэл явахдаа. Даатгалын үйлчлэл явахдаа. Ард койны урамшуулалт болон ардын эрх авах боломжтой. Бүгдийг нэг дороос авдаг биш өгдөг ав. Ард ав. Гүйлгээ бүрээсээ урамшуул авмаар байна уу? Хэрв та ард автай бол гүйлгээ хийх бүртээ. Хөрөнгө оруулалт хийхдээ. Хуримтлалдаа орлого нэмэхдээ. Бүх төрлийн зээлийн үйлчлэл явахдаа. Даатгалын үйлчлэл явахдаа. Ард койны урамшуулалт болон ардын эрх авах боломжтой. Бүгдийг нэг дороос авдаг биш өгдөг ав. Ард ав. Тэр бол та бүхэн саналаа өгнө. За компани дүрмд орж байгаа тэр өөрчлөлтийг дахин томьёолоод энэ дэлгэцэн дээр харуулъя гэж бодож байна. Та бүхэн энийгээ сайн харж танилцаад тэгээд саналаа өгөөрэй гэж хүсье. За санал өгтөй холбоотой тусламж хэрэгтэй хүн байвал гараа өргөөд манайхан шууд туслаачлаа явчих. Бүгд саналаа өгсөн байгаа юу? За. Мундаг. За яг дэгийн дагуу хэдүүлээ 12:50-аас манай тоолгын комиссын дүн гарах юм байна. Хаагаад нэгээс 12:50-аас хаагаад нэгээс дүн гарах юм байна тий. За 12:50-аас бид нар санал хураалтаа хаагаад за 10 минутын турш манайхан дүнгээ нэгтгээд танилцуулах юм байна. Тэгээд хурлаах юм биш үү?
Нэг. За манайхаа бүгдөө бүртгүүлээд энэ бугуучаа авсан хүмүүс нь үүднээс өдрийн зоогоо аваарэ. Бүртгүүл энийг аваагүй бол бүртгүүлээд зоогоо аваад идчихэж болно шүү. Саналаа өгсөн хүмүүс нь шүү дээ, тэ. Ардапара хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ардап руу нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Ослын дээр таны хайртай хүмүүсийн амийг хамгаалж байдаг. Наалт үнэтэй гар утсыг тань эвдэрч гэмтгээс сэргийлдэг. Зөөлөвч бяцхан үсийг тань гэмтэж бэртгээс хамгаалдаг. Дуулга барилгачдыг нэг бус удаа осол аюулаас хамгаалсан. Таны амьдралын эрсдэлгүй амар амгалан байдал энгийн зүйлээс эхэлдгийг та анзаардгүй. Амар тайван амьдралд хөтлөх ард даатгал. Таны даатгал. Нийт харилцагч хувьцаа эзэмшигчдтэй 30 жилийн
хураалтыг одоо нэгтгэн танилцуулахад бол бэлэн болоод байна. За хувьцаа эзэмшигчдийн ээлжид хурал нь компани тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67-гийн 3-ын 8 дахь заалтын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжид хуралд оролцсон саналын үзаар урьдчилан ирүүлсэн санал болон артапаар өгсөн саналын дүнг нэгтгэснийг үндслэн тогтоох нь хурлаар хэлэлцэн компани 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөл удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг батлах тухай асуудалд хуралдаанд оролцсон саналын эрхтэй нийт 285 сая 206,770 ширхэг хувьцааг эзэмшигчдээ саналын үз болон артапаар нийт 285 сая 106,000 тэг 73 ширхэг буюу 99.96%-ийн зөвшөөрсөн санал өгч дэмжигдлээ. За 2 хурлаар хилэлцэн компани дүрмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал буюу арт кредит банк бус санхүүгийн байгууллага хувьцаат компани 4-ийн 1-ийн 4, 4-ийн 2, 4-ийн 4, 6-ийн 1, 6-ийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулах болон 4-ийн 1-ийн 5, 2-ийн 1, 2-ийн 2 дахь хэсгийг нэмсэнийг хуралдаанд оролцсон саналын эрхтэй нийт 285 сая 206,770 ширхэг хувьцааг эзэмшигчдээс саналын хуудасаар 285 сая 131,121 ширхэг буюу 99.97%-ийн зөвшөөрсөн санал өгч тус дэмжигдлээ. Компани тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62-ийн 1-ийн 1, 62-ийн 1-ийн 9 дахь заалтад тус зааснаар компани 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөл удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг батлах тухай болон компани дүрмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал нь тус батлан шийдвэрлэлээ. За ингээд хурлын дэгийн дагуу арт кредит банк бус санхүүгийн байгууллага хувьцаат компани хувьцаа эзэмшигчдээ ээлжид хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж энэхүү хурлыг хаана хэмээн арт кредит банк бус санхүүгийн байгууллага хувьцаат компани тузын дарга ган зөриг таныг энэхүү тайз навьрч байна. Би ч энэ юуг бүтэн унших хэрэгтэй юм. Шаардлагагүй шүү дээ. За компани 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар төлөөлөл удирдах зөвлөлийн дүгнэлтийг батлах тухай компани тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62-ийн 1-ийн 9 дахь хэсэг, компани дүрмийн 7 дугаар зүйлийн 7-гийн 6, 7-гийн 9 дахь хэсэг 2024 оны 4-р сарын 25-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжид хурлын тоолгын комиссийн дүнг тус үндэслэн тогтоох нь. 1. Арт кредит банк бус санхүүгийн байгууллага хувьцаат компани 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар төлөөлөл удирдах зөвлөлийн тогтоолоор гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч батлах суугаа гэдэг эхний тогтоол гарч байгаа юм байна. За дараагийн тогтоол маань хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн төсөл маань за компани дүрмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай компани тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17-гийн 1 дахь хэсэг 30 дугаар зүйлийн 30-ийн 5 дахь хэсэг 62 дугаар зүйлийн 62-ийн 1-ийн 1 дахь хэсэг компани дүрийн 5 дугаар зүйлийн 5-ын 4-ийн 1 7 дугаар зүйлийн 7-гийн 6 7-гийн 9 дахь хэсэг болон 24 оны 4-р сарын 25-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжид хурлын тоолгын комиссийн 3 дугаар тогтоолын дүнг тус үндэслэн тогтоох нь гэд за энийг бүтэн унших шаардлагагүй байх гэж бодож байна. Энэ дээр харуулчихсан байгаа. Түрүүний танилцуулсан за арт кредит банк санхүүгийн байгууллага хувьцаат компани дүрмд дараах өөрчлөлтийг оруулж суугаа гэд за энэ 5 өөрчлөлтийг бол оруулж байгаа. Эхний заалт нь за 2 дахь заалт нь бол арт кредит банк ус санхүүгийн байгууллага хувьцаат компани дүрмд дараах нэмэлт өөрчлөлтийг оруулж суугаа гэд за 3 ийм нэмэлт өөрчлөлтийг бол оруулсан байгаа. За тэгээд энэхүү шийдвэрийн 1-2 дахь хэсэгт заасан нэмэлт өөрчлөлт оруулсан компани дүрмийг хавсралтаар батал суугаа. Энэхүү шийдвэрийн хавсралтаар баталсан компани дүрмийг хууль тогтоомжийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх, холбогдох бусад байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулахыг гүйцэтгэх захирал Сүхбаатарт даалгах суугаа. Энэхүү шийдвэрийн хэрэгжилтэд
хяналт тавихыг төлөөлөл өдөрт зөвлөлийн дарга Ч ган зурагт даалгасгаа хурлын дарга Ч ган зураг гэдэг тогтоол гарч байгаа юм байна. Тэгээд за үүгээр манай өнөөдрийн 23 оны хувьцаа эзэмшлийн хурал маань бол өндөрлөж байна. Тэгээд та бүхэндээ одоо жилдээ нэг болдог ээлжид хуралдаа ирээд идэвхтэй оролцоо тайлангаа сонсоод ирсэнд маш их баярлалаа. Одоо цайны цаг болж байгаа. Тэгэхээр цайндаа ороорой. Тэгээд манайхан энүүгээр тойроод арткойн ардын эрхээ цуглуулад бас компанийнхаа үйл ажиллагааг дэмжээрэй. Арткойноо цуглуулаараа компанийнхаа бүтээгдэхүүн үйлчилгээг аваараа, карта аваараа гэж хэлье. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье.